аймгийн онцгой комиссийн гишүүд эрүүл мэндийн газар, хүнс хөдөө аж ахуйн газар, ус цагуур орчны шинжилгээний алба, онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, өвөлжилт хүндэрсэн тишиг, худаг өндөр баян агт, бугац, сэлэнг, хангал, булган, орхон сумдад ажиллалаа. Ажлын хэсгийн зүгээс малчдын нөхцөл байдал, сумын онцгой комиссаас авч хэрэгжиж буй арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумдын удирдлага холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгч зөвлөн туслах, шаардлагатай асуудлыг яарчлалтаа шийдвэрлэх арга хэмжээг авлаа. За засгийн газар үйлчлэлийн нөхцөл байдалтай холбогдуулаад тогтоол гаргасан. Энэ тогтоолд бол манай аймгийн 7-8 сум одоо хамрагдсан байж байгаа. Тэгээд засгийн газрын тогтоол гарсны дагуу бол бид манай аймагт бол 160 тонн өвс 80 тонн тэжээл хөргөгдсөн байж байгаа. Тэгээд энэ тэжээл өвсийг бол хөргөх ажлыг бол аймгийн онцгой комиссаас зохион байгуулад хөргүүлчихсэн байж байгаа. Тэгээд аймгийн онцгой комисс одоо энэ үйлчлэлийн нөхцөл байдалтай уялдуулаад 8 ажлын хэсэг гаргаж сумдад ажилласан. Тэгээд энэнийхээ явсан ажлын үр дүнг шийдэх асуудлуудаа одоо ярилцахаар онцгой комисс оролдох гэдэг байж байна. За аймгийн хэмжээнд хойдлын маань 8 сумд дүндээ бол өвөлжилт бол хүндрээд байна. За тишиг, хутаг, сэлэн, хангал, бугат, орхон. За дээр нь бол булган сум нэмэгдэнэ. Ингээ бол дүндээ бол хүндэрсэн сумдын доод орж байна. За он гарснаас хойш малын зүүс хоригдол бол одоо гарч эхэлж байна. Жишээлбэл орхон сумд 730 болгоо мал хоригдсон юм мэдээ байна. Бид газар дээр нь очиж шалгаж үзлээ. За өнөөдрийн байдлаар бол нэмэгдсэн дүн мэдээ ирээд байна. За ер нь бол сумдад бол малын хоригдол яг эхэлж байна. Цаашдаа бол нэмэгдэх юм төлөвтэй. Цас их орсон. За цасны зузаан бас 15-аас 25 см-ийн хооронд за нектарл ихтэй, мал бэлчгэд хүндрэлтэй юм болчиход байна. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 1-р сарын 11-ний өдрийн 8-р тогтоолоор онцгой байдлын газрын улсын нөөцийн салбараас манай аймагт хуваарлагдсан 160 тонн өвс, 80 тонн тэжээлийг улсын нөөцийн салбараас өвөлжилт хүндэрсэн сумдад зөвөрлөн байршуулад байна.